Бүгдээрээ сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Ээлжид нэгэмшлэгтээ тавтай морил. За ямаандаа гарахаас өмнө шинэхэн тугалсан өхрийнхээ уургийг чанахж гин. Сайхан уур гэдэж аваад гаргаж байна. За манайх ойрд нэг ганц нэгээр өхөр тоглож гин. Одоогоор нэг 5 өхөр тоглолцсон байна. Өхрийн уур гоё шүү те. Нүүл амин дэм шүү те. Тэгээд өхрийнхээ сүүг сайн боловсруулж чадах юм бол маш олон төрлийн цагаан идэ хийх боломжтой байдаг. Тэгээ одоо сайхан цагч дулаарч байна. Өхөрнүүд мань сайхан тоглож гин. Тэгээ утахгүй гоё. Цагаан идэ тэгээ залах цаг ирж байна. Манайх ч одоо нэг хаяа нэг тараг бас бүрээд байгаа. Түрүү жил жирэмсэн байхдаа айгүй их уурыг иддэг байсан. Хаваргээ ботхоор л өхрийн уурыг малын засаал шууд санаанд ордог. За үнэхээр гоё амттай байсан. Жохон байхад ээжмээ бас их өхрийн уурыг чанж өгдөг байлаа. Дулаараад хамаг юм хайлаад байгаа учраас гэлс толгоонуудаа ойр орхон чанаад байгаа. Нэг 2 өхрийн толгой ясныг бас гал дээр хийгээд тэгээд ямаандаа гарсан байгаа. Ороод ирсэн чи янзээ сайхан болсон байна. Тэгээд яалц болсон учраас толгооноосоо баг өөрөө салждаг. Тэгээд сайхан жижиглээд душанг болсон байгаа. Бодота хойлол идчихээ өнөөдрийн хоолнд. Яг ийм завгүй өдрүүдэд энэ душанг айгу зүгээр идэг. Гэлс будаа агшаагаал халаагаа итчихдэг. Уртаа өнөө сайхан хашаалчаад тэгээд өхрөө заасан байгаа. Би болохоор туглаа татж өгөөд хичмэн заасан. Манай бэрэгт чинь айгүй мундаг ажилтай, мундаг бүсгүй байдаг. Тэгээд хичээрээ өргүүлж бахархдаг шүү. Та мань үнэхээр мундаг шүү. Бүх ажлыг хамтдаа хийхээр хоёлаа ижлэгч нугалдаг шүү. За энэ игдүү тамтныг хараад байгаа бас ааштай ээжигээд уриасан. Тэгэхгүй тэгэл зөндөө олон нөхөр тоглон да. Маргааш нэг гайгүй өдөр болох шинжтэй байна. Энэ тэнгэрийн хаяг хартай гоё харагдчихээн шүү. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Бичлэг таалагдсан бол та бүхэн лайктаар сэтгэл үлдээ, шеэр хийгээрэй. Баярлалаа. Баяртай.